Тэмээн 5 хушуу мал дотроос төл боожлтын хувьд онцгойрон ялгардаг амьтан юм. Ингэн тэмээ ботхоо 12-оос 13 сарын хугацаанд тээж 2 жилд 1 удаа ботхолдог. Харин ботго ихэнхээ сүг удаан хугацаанд хөгтөх нь говь цөлийн эрсдэс уур амьсгалд дасан зохицох биологийн чадамжийг аажмаар бүрдүүлдэг байна. Уурыг одоо бид маш сайн одоо ухшлын тэмээгээр одоо бид шинжиж байж тавьдаг. Ихвийн ноос, мах тэгээд тэр сайхан сүйтэй ангинийх бол сүйтэй ангины одоо ботго тэгээд тэр толгоо, хөл, байлх сэрвээ өндөр том тэгээ гуй палцгар хөл одоо бадрын том тийм ясархагдав тийм тэмээгээр бид нар өөрснөө харж байж тэгжээж эцэг юм болоо одоо шинжиж одоо тэр чинь нэгэсэндээ одоо тэмээ чинь одоо нөгөө цаашдаа бид нар ашиг шимийн сайн хэрэглэхийн тулд чандрыг маш сайн харахын тулд бид нар тэг шинжиж тавьдаг юм аа. Буур бол одоо яг эдэр исээр ордог. Эд шитгээ байгаад өөрийгөө соогоод тэгээд ордог. Ингээ тэрч бас нэлээ бас хүн төрийн шүү. Бараг 2 хоногийн өмнө одоо ингээд мэдэгдэг өөрөө ингээд хэвдэл босоод нэлээ удаж байж төрдөг. Шилэрнэ гэдэг чи одоо нэлээ хол алхаал одоо бид нар бол одоо яг шидрүүлэхин тулд авчраал тэгэл хасж байгаа тэгэл харж байгаа ботголуулдаг. Бүр заримдаа гарахгүй бас нэлээ уддаг тохиолдол байдаг. Хөл толгойн зохиожал яваад тэр үед нь бол одоо бид нар өөрснөө бас тэр ботгыг эвтэйхэн одоо гуйн дагуулад тэгээд татаж тэгж гаргадаг. Өөрөө 50-аас 70 гэлтэй төрж байгаа учраас тэр том одоо ботгож бас гаргахад бас нэлээл хүндрэлтэй байд юм шиг байна. Ихэрлэг нэг ховор. Өөрөө ихэрлэх юм бол бас тухайн үеийн дээр үед бол одоо мөнгөн бүлээр бүүлж тэр тэмээг одоо тэгж сэтрэлж одоо сайхан тавьдаг. Хэрвээ тэр айлаас ихэр ботго гарах юм бол их сайхан мал ахуй өснө гэж бэлгшээлдэг. Ингээ бол яг бага гунжийн ингээ бол ботгоо жоохон голох одоо магадaltaй байдаг. Ягаад тэгэхээр нөгөө анх ботголж байгаа инг учраас бас ботгоо гадны бас нэг өнөр танар арай өөр байдаг. Тэр талаас ягаад жоо ботгоос голчдаг. Ботгоо хэрвээ голох юм бол бид нар одоо хөөслөө тэгэл бас нэг уртын дум аялал ботгоныхын дэргэд уучаал ингээ хөөслөөд байх. Өөрөө тэгээд аавн да. Өнчин ботгыг одоо бид нар бас тэлэлүүд авахгүй болчихдог. Өнчин ботгыг одоо бид нар өөрийнх нь ботгыг хөхүүлээд хажуугаар нь өнчин ботгоо хөхүүлээд хөөслөөд ингээд байхаар энэ да тэгээд дээр инг дасаад тэгээд авдаг.